залуучуудаа Монгол Interest Media буюу MIM TV-с бэлтгэн гаргадаг амьд амьдрал хэмээх нэвтрүүлгийн маань ээлж дугаараараа бид бүхэн одоо ингээд Чикаго хотын хойд хэсэгт байна. Одоо Loyola их сургуулийн ойролцоох одоо богооны буудлын Red Line. Эндээс бид бүхэн одоо Чикаго хотын төв рүү богоноор бяцхан аялал хийж тэндээ автошоу 2017 Чикаго хэмээх газар очиж одоо тийм ээ өнөөдөр ямархуу одоо автомашины зах зээл дээр дараагийн жилдээ буюу энэ жилдээ өрсөлдөөр тэр бүхнийг та бүхэндээ хүргэж өгөхөд одоо энэ ивтээр ирээд байна. Loyola дээр байгаа юм байна. Улаан лайнаараа доошоо уруудлаа. Уруудах жоохоо даунтаун одоо хотын төв зүг рүүгээ. Бидний очих газар бол өнөөдөр одоо McCormick Place гэдэг энэ газар очих юм байна. Тэгээд сонирхуулаад хэлэхэд яг Roosevelt гэдэг гудамжин дээр энэ тренер солилт юм байна. Одоо улаан байдаг бол одоо энэ цэнхэр болоод цэнхрээр ингэж доошоо явж McCormick буюу одоо тэр авт шооны газар очих гэж одоо явж байна. Ингээд төмөр ямар ч автомашин үздэг. Bantayga $229,100 үнэтэй. За ингээд дараагийн машин бол Aston Martin гэдэг машин байна. 12 цилиндртэй 6-гийн хөдөлгүүртэй 568 орны урттай машин байна. За дараагийн машин бол Lotus Evora 400 3.5 хөдөлгүүртэй V6-тай 400 орны хүчтэй машин байна. Машин байна. 563 орны хүчтэй 155 майл цагийн хурд гаргах чадвартай мөн 60 майл хүртэлх цагийг 4.8 секундэд туулна гэсэн тийм үзүүлэлттэй машин байна. Энэ цагаан Rolls-Royce. За энэ Lamborghini-гийн бас нэг өөр нэгэн загвар байна. Lamborghini Aventador Roadster гэдэг $479,000 үнэтэй 6.5-ын мотортой 12-ын цилиндртэй мөн 700 орны хүчтэй 60 майл хүртэлх хугацааг 3 секундэд туулах чадвартай гэсэн. За ингээд амьд амьдрал нэвтрүүлэгт маань хамт үзэж байгаа үзэгчтэй маш их баярлалаа. Ингээд McCormick төвөөс одоо ингээд 100 машин байна. Одоо үнэхээр үзсээр байгаад одоо хамгийн сүүлийнхэн машин дээр сууж үзье гэдэг энэ ч байж байна. Энэ одоо миний машин сууж үзэх машин байна. Та бүхэн харж байгаа одоо энэ миний дараагаар сууж.
За баярлалаа. Ингээд энэхүү нэвтрүүлгийг маань бидэртэй хамт үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд энэхүү нэвтрүүлгээр яг Чикаго авч шоу ер нь ямар хөө хэмжээтэй явагддаг, яаж явагддаг гэдгийг одоо ер нь таниулах гэж одоо бид нар энэ бичлэг хийсэн юм аа ингээд. За ингээд Монгол Interest Media 2017 Чикаго. За баярлалаа та бүхэндээ.